За бүгдийн амгалан алтгая. Барчин таажид а очоо үргэлжлүүлээд унжээ. За өчтөр нэг зүйл асуурч ирсэн байна. Тэрийг завхруулъя. Өчтөрийн хэл дээр энэ оноо мариг багчигээ садан сагмижин лайла дэнэ илүү лэмбэр сунаад идэг жидавуу ишэна ёддэ няран лагмид бадан дагсаалааны вэ симбин жүжи 8 эллен дема прамоде мариг багчигээ садан дэ намжин жүжи илүү лэмбэр дөдийн гүнлэнгийн золоо прамор жүрвээ симжүүн сембадэ сагмижин лай юм бэ тийм ээ. Тэгээд би умаар анжидын ёсонд лай бол сим тавьдаг. Сим. Тэгэхээр энэ симжүүн симба сагмижин лай юм бэ гэж тавьж байгаа нь бол чаваа байгаа тийм ээ. Ранлуула чаваа байгаа. Одоо жишээ нь гинингийн самаар тэгээд одоо гицүүл тэгээ гялунгийн самаар тэрэг бол одоо умаар анжидын ёсонд сүрэнсэм гэж тийм сүрэн эсэм сахих бомтлох энэ сахих ийм сэтгэл гэж тавьдаг бол тэр бол тэр сахил самаар тавих сахиж байгаа тэр үйл бол умаар анжидын ёсон сүрэнсэм гэж тавьдаг. Тэгээ өчтөр энийг нөгөө нэг сүгжин гээд танжируу ёсонд бол лай бол жижимччин сүг тэгээ сүгжин тавьдаг. Тэр бол андуураад энэ лай сүгжин байдал ягаад энэ симжүүн симбад сагмижийн лай юм би ч гэж тавьсан болоо гэж хайхад байсан. Юусе тэгэл рүү за нэг. За тэгээ өнөөдрийнхөө өдөр зогссон хэсгээсээ үргэлжлүүлээд за өнөөдөр энэ шивала хажиг за савжиж шива болвол тийм ээ лам сүмла жадва гэдгийг ярьсан. Жирдэн мэгсэлжийн дон ой сунгаа ярьсан. Нярангийн бандуужирэг гана зуг жадва гэдэг ярьсан. Өнөөдөр энэ зогмон жансам жавэнтэд зогва мемба жамба тийм ээ. Жусембагийн зогва мемба жамба гэдэг одоо хэмжээ хаана хэмжээ нь аль юм бэ гэдгийг өнөөдөр ярих. За энэ бол барчин жодон дээр бол бүгдийг ярьсан шүү дээ тийм ээ. Хажид дээр юу гэж байгаа. За хажиг. За нэгдүгээр хажиг юу гэж байна? Чойнодла нямбар шах шимбийн ана чандун бадмал хүндүвдүү жиднүү хаа. Чойнодла нямбар шах шимбаг. Тийм ээ хоосон чанар. Чойнод, доонод, дишиннид, дэ хоноонд, домбоонод эдгээр нэг утгатай тийм ээ. Тэгэхээр хоосон чанарыг тэгш агуулan бясалгангаа тийм ээ шах шимба гэдэг нь бол яг одоо цаг үргэлжлүүлэн тэр үйл ажиллагаагаа хийж байгаа. Тэр хоосон чанарыг бол тэгш агуулan бясалгангаа тэр бясалгахын агаараас бол чандун бадмал хүндүвдүү жиднүүа гэдэг нь тусын тусыг одоо шамдалгүйгээр хичээл зүтгэлгүйгээр аян зөндөөр нь одоо ингэ тээж чадах. Тэр бол молом зовын цад юм аа. Молом цус зоваа тий. Молом зовын цад. За энийг бол жидэн дээр бид нар энэ хажиг бас яг жидэн дээр гарсан хажиг шүү дээ тийм ээ. За мөн гишин нийт эрдэн яндаг тар жиддоо шив. Гишин нийт тийм ээ яг одоо тэр хоосон эхнийх нь бол хоосон чанарыг бясалгангаа амтны тусыг хийж байгаа. Нөгөөх нь бол тэр гишин нийт өөрөө бол хоосон чанар өөрөө бол одоо энд үзүүлж байгаа тэр яндаг таа нь бол гишин нийт юм гэж ингэж одоо бодож. За хажиг бол ингэж тавьж байна тийм ээ. За химээвэс гэж. Химээвэс оноо чоги бүрэлгүүбээр мелон уман сунгийн жампаглаа гэж. Мелон ондоо сангүй жансан пагвала чогу мату барду чогу ондоо межао ше дам ригвартаал дэла зогмон жансан мажавар дэрдэ яндаг та ондоо межао ше дам ригвагаан шиг. Энэ бол бидэн дээр гарсан тийм ээ. Зогмон жансан жавын гансыг яна чогу товын гансыг юм чав. Дэрдэн яндаг та ондоо жавын гансыг янаян дэ товын чав. За тэгэхээр дэрдэ яндаг та бол гав дээр чаваад үжиж дунд нэмэр шив иршээд. Тэгэхээр мелон ондоо масунгүй жансан пагва дэрдэ яндаг та ондоо жидва гэдэг чинь бол чаваад үжиж дунд нэмэр шив иршээдэл ямбар шагал. Хэрвээ мелон ондоо масунгүй жанчуусан ба чаваад үжиж дунд нэмэр шив иршээдэл одоо нямшгэлж тийм ээ тэгш агуулan бясалгаж одоо ингэ сууж байгаа бол тэр чогу товлсон байх. Чогу товын чав. Дэрдэ яндаг та ондоо жавын гансыг янаян дэ товын чав гэдэг нь чогу товын чав гэсэн. За нева дэртаал зогмон жансан жавын гансыг яна чогу товын чав гэдэг.
Дэна. Чойныдлаа нямбар шагшинбын ана чамдун бадмил хүндүвдүү жиднүү байгаа шиг. Чамдун бадмил хүндүвдүү жиднүү байгаа. Дэ яна гэдэг чинь одоо чөөгөө товын гансыг яна. Чойныдлаа нямбар шагшинбын ана шамдун бадмил хүндүвдүү жиднүүийн чав. Нэгэнт бурхан болчихсон болов те чөөгөө товаа те. Бурхны одоо номын лагшин болсон болвол лонгууш товлцсон байгаа. Бүрлгүүш товлцсон баг. Одоохондоо бол ийм ойлгоцтой ингээд явж яхад болно. Ер нь бол бурхны одоо гүү сүм мам гүү шиг те 3 юм уу 4 бол агшин гэж тавьдаг. Да тэрнийг бол нэгэн зэрэг олдгоо гэж ерөнхийдөө ойлгох болно. За яг нь дээшээ одоо гараад ирэхээр жоохон нарийсгаад энэ дээр бол бас асуудлууд байдаг. Одоохондоо тэгээ бол. Тэгэхээр чойгуу товлцсон ганс гэдэг чинь нэг нь бурхан болчихсон. Бурхан болсон бол яах нь чойнодоо нямбар шахшинбын ана буюу хоосон чанарыг тэгш агуулan бясалганга амьтны тусыг бол аян зөндөө ингээд хичээл зүтгэлгүйгээр үлдчих чадах нь бол албатай юм аа шиг. Нүвийн гансыг яна тийм ээ. Чойнодоо нямбар шахшинбын ана шандун бадмил хүндүвдүү жиднүүвийн гансыг яна чойгуу товын гансыг юм говь гэж. Хоёр тал руу. Хоёр тал тийм. Наашаага чав, цаашаага бас чав тийм. Цүү. Хоёр тал руугаа бол чаваа тийм. Дэ жиднүүвийн гансыг яна чойгуу товын ян чав говь ээчэр. Дамбууд өвдөө төж молом зовгийн цадтай татвичэр. Ягаад үг гэхээр төж молом зовгийн хэмжээ нь бол таарч байгаамаа. Тэгэхээр энэ зогмын жансум гэж ярьж байгаа тэр зогва гэдэг дээр хоёр юм ярьсан тийм ээ. Орчин жидэн дээр хоёр юм ярьсан. Нэг нь бол лонгуугийн төгс жаргалангийн лагшингийн шин чадваржингийн дүлжаан чидүү дамжавын боломжийн жуийн гэвийн завийн нуа ёнсуу зогва. Нөгөөх нь бүрлгүүн шин чадваржингийн дүлжаан чидүү дамжавын молом ёсуу зогва гэдэг. Зогва гэдэг зогмын жансум гэдэг энэ зогва дээр хоёр зүйл ярьж байгаа. Нэг нь лонгуу, нөгөөх нь бүрлгүү. Лонгуу одоо лонгуун хорд үжүүгийн тэр дүлжаан чидүү дамжавын молом ёсуу зогва. Нөгөөх нь бол бүрлгүүн шин чадваржингийн чидүү одоо дүлжаан чидүү дамжавын молом ёсуу зогва. Тэгэхээр бурхны лагшин бол одоо нэг лонгуу бол огмонд залгарч байгаа. Тэр гонгийн огмонд залгарч. Огмон маань хувилгаан лагшин одоо хувилгаад тийм ээ хувилгааны лагшин бол одоо ингээд хувилгаад одоо түрүүн нь бол тэрбум гэж ярьсан тийм ээ тэрбум. Тэрбумаар ч зогсохгүй. Тэрбумаар ч зогсохгүй. Тэгэхээр бүрлгүү буюу хувилгаан лагшин бол одоо бас мөн одоо тэр олон нэг биш шүү дээ тийм маш олон хязгааргүй маш олон. Бараг тэрбум гэж ярьж байгаа чинь шин жава паргижэр гэж ярьсан шүү дээ. Шин жава паргижэр үеийн годва дан динэдэн үүрээрэн хордуу сэмжаан багдуу мэдвала юу лээ чойрээрэ домба гэдэг дүн дээр гарсан шүү дээ. Орчин жидүүн дээр гарсан. Тэр энүүгээр юу хэлж байгаа юм гэхээр шин жава паргижа гэдэг чинь 10 саяар 100 гэсэн үг шүү дээ. Тэр чинь нэг тэрбум мөн биз дээ. Ер нь энэ санаа нь бол тэрбум гэдгээр юу хэлэх чинь хязгааргүй гэдгийг хэлэх. Ерөөсөө хязгааргүй. Хязгааргүй одоо хувилгааны лагшин одоо тэр хувилгааны лагшин болвол нижгэдийнх нь одоо нөхөр болох юм уу одоо хордуу одоо эргэн тойронд бол мөн цаглшгүй олон амьтан хэмжээшгүй олон амьтан одоо амьтанд бол одоо номыг зүйлж тусыг бүтээдэг. Тэгэхээр бол төжийн олон зовгийн цад тадвичэр гэдэг бол олон зовгийн цад гэдэг бол донгуу бүрлгүүгийн одоо яах нь чадваржингийн дүлжаан чидүү дамжавын олон ёсуу зовгийн цад тадвичэр. За нева бүд гэдэг нь даг нева бол даг сумба дэртал гэж. Даг сумба дэртал дэна ишинэд ондуу жавын чаваагаан шиг. Дэн ондуу жана чөгөө товын чаваа. Ишинэд ондуу жана ондуу жавын чав. Ишинэд ондуу жаваа яна чөгөө товын ян чаваа юм. Ээчэр. Дамбуу дэртал ишинэд ондуу жавын чав гэдэг нь ишинэд эрдийн яндаг та юм. Ишинэд эрдийн яндаг та юм бич. Хажиг таныхаар бол эрдийн яндаг та тавьсан шүү дээ тийм ээ. Анхны хажиг маань бол ишинэд
Эрдийн яндаг таг. Тэгэхээр таг бол хажиг. Мөн нява бүд хоноор жампаг жөөж чөөгөө товортаал тишний ондож яв. Таныхаа жампаг жөөж чөөгөө товортал тишний ондож яв. Тэртэл 대 онсумдуу дов ээжэр шээс. Тишний онсумдуу дов ээж. Тишний онсумдуу довно тишний ондож яв чав. Тишний ондож яваа яна чөөгөө товын чав гэж шүү дээ. Энэ ханаас чаваа байхгүй шүү дээ, тийм ээ. Энийг ойлгохгүй. За дэла хажиг дэр мачв дээ. Дэр мачв гинэ. Дэла хажиг дэр мачв. Лонгу онсумдуу довноо лонгу ондож яв мачв гэж. Энэ ойлгомжтой. Лонгу онсумдуу довноо лонгу онсумдуу довноо лонгу ондож яв мачв бичэрдэ. Ийм хордуу жүрвийн жампагжис тэ онсумдуу довгичэр сэрваян мэтэ бартаал. Мэтэ бартал лонгу онсумдуу довноо гэдэг чинь одоо тэр төгс жаргалангийн тийм ээ. Тэрийг одоо илээр ингэж таньж мэд. Одоо бид нар гэрээ санал харж байгаа шиг тийм онсумдуу доголох юм бол лонгу ондож яв. Тэ чаваа баг. Тэрва мэтэ бартаал лонгун зүхпэн онсумдуу довноо лонгу онсумдуу довын чав. Лонгун сүхпэн гэж хэлж шүү. Лонгун сүхпэн сүгжи пүмбү сүггүү бурхны сүгжийн гүү гэж хэлэхтэй. Сүгжийн гүү гэж хэлэх. Сүггүү гэж хэлэх хүртэл хоорондоо ялгаатай. Утгаараа ялгаа. За яг хоо энэ хэсгийг бол ингэсгээд одоо ерөнхий ойлгох заваад тэр томьёонуудыг богоод ингээл одоо явах нь тэр хоо. Одоо энэ хэсгээр бол гав жадва 8 дугаар бүлгээс бол зарим нэг зүйл бас бол юм. Тэгээ одоо бас өнгөөсөө их хазаалгүйгээр Ирэмбийнхэн дугуул тийм ээ. Одоо лонгун сүхпэн онсумдуу догно лонгу онсумдуу догвын мачевич. Эртэл лонгун ижи намбар шева лонгу юм бич. Лонгу гэдэг байгаа чинь бол түүний дотоод байгаа тэр игийн намбар шева гэж байгаа маа. Игийн намбар. Эртэл лонгун танид дагвын дагдан залвийн цэна недвагаан шиг үнши мэдвэж. Энэ одоо умаар анжидгүй ясанд ярьж байгаа. Умаар анжидгүй ясанд бол лонгу гэдэг чинь юу юм бэ гэхээр лонгун тэр лонгу гэж нэр томьёо зүүсэн тэр зүйлийг бол хайх юм бол нэг утга бол олдноо. Тэр нь үнши биш шүү дээ гэхээр тэр нь юу гэхээр лонгун иж нам бол бүраа үнши ба. Симзомба бол үнши тавьж байгаа шүү дээ. Үнши тавь. Жишээ нь умаар анжидгүй ясанд юм баггүй юу? Одоо лонгу гэхээ болий те. Зүгээр л одоо хангаа одоо намайг тийм ээ. Хангаа гэдэг чинь аль нь юм бэ гэхээр умаар анжидгүй ясанд хангаа гэвэл байгаа юу гэвэл байгаа. Байгаа нь бол хайгаад олдох ёстой гэвэл олдох ёстой. Умаар анжидгүй ясанд. Хайгаад юу олдох уу гэхээр гар нь хангаа биш, хөл нь хангаа мэдээж одоо тэрийг тавихгүй шүү дээ тий. За тэгээ би энэ бас биш юм байна чи үхгээрээ бие ингээ орчихно. Тэр нь ингээ ялзраад дуусчих юм. Гэтэ хангаа ингээ үргэлжтэй. Хайхаар юу гэхлээр хангаан иж намбар шиг. Сэтгэлийн юм мэдл. Тэр сэтгэл тэр нь бол хангаа юм байна. Хангаа гэдэг чинь энэ юм байна гэж ингэж тавьчих. Симзомба бол иж нам шиг ч гэсэн бас ингээ байхгүй болж байгаа үе байна. Байхгүй болж байгаа үе байна. Тэгэхээр хангаа бол үргэлжлээд урд төрлөөс энэ төрөл дээрээ эндээс хойш төрөл рүүгээ явж байгаа тийм ингээ тэргүүлшгүй цагаас ирээд ингээ явж байгаа. Энэ болгонд ч юм бол иж нам шиг заримдаа байгаа, заримдаа байхгүй. Гэтэл бол тэр бодгаалчин бол тасралтгүй ингээ явж байгаа шүү дээ. Тасралтгүй явж байгаа. Нэг хоёр дахь юм бол тэр сайн муу үүлийн үр нүгэл буян гэдэг чинь бас одоо ингээд үүл хурааж байгаа. Тэр үүл чинь бол урд төрлөөсөө энэ төрөл эндээсээ хойш ингээд тасралтгүй ингээд явж байгаа. Тэрэн дээр бас нэг тээвэрлэгч тасралтгүй ингээд тээвэрлээ явж байгаа. Бас тээвэрлэгч одоо гэх юм уу да тий одоо би намаагүй нэр томьёо хэрглэж иж магадгүй шүү. Ингээд явах ёстой. Тэгэхээр ижи намши чинь заримдаа байхгүй болчиход байна. Тэгэхээр юу ах вэ гэхээр энэ гүнши гэж юм. Одоо тэр Симзомбын дүмтанд гаргаж ирж ярьж байгаа чинь бол гүнши буюу бүхний суур гэсэн үг шүү дээ. Бүхний суур. Тэгэхээр хангаа гэдэг нь аль юм бэ гэхээр гүнши юм. Хангаагийн гүнши бол хангаа юм байна гэж. Инхэн бодгаал нь тэр юм байна. Одоо бол умаар анжидвийн ёсонд ярьж байгаа. Умаар анжидвийн ёсонд гүнши гэдгийг бол хүлээн зөвшөөрдөг. Гүнши мэдээ бичэр гэж байгаа. Гүнши мэдээ бичэр гэдэг чинь юу гэсэн үг лээ? Гүнши хайлгахгүй гэсэн.
хүлээн зөвшөөрөхгүй гэсэн. Тэгэхээр лонгун ижи намбар шива бол лонгу юм. А лонгу таны дагвын багдун залвын цэна нядвагаан шиг. Лонгуг бол хайхад болтноо. Гэхдээ гүнши гэдгийг бол хүлээн зөвшөөрөхгүй. Тэгэхээр гүнши лонгугийн ижи намбар шивал лонгу юм аа. Энэ бол юм. За энэ дээс нэг ингээд юу гэдэг вүлээ жоохон ингээд гороож авалж тийм ээ. Тэгээ нэг тойрог хийж ингээд ирэх юм бол ингээд ойлгоо ингэж. За Ранлуги Жонни гэж. Ранлуги Жонни гэж. Тишний донсомдууд огно. Эн ондуу жавэ мачаа вартаа. Тишний онсомдууд огно гэж. Хоосон чанарыг хэдийгээр одоо илээр одоо болгоосон байлаа гэсэн. Тэгээ ондуу жавын бол чаваа баг. Мачаа вартаа. Раншин намдгийн чар журвын овоо нэгдгүү онсомдууд огно. Раншин намдгийн чар журвын овоо нэгдгүүг бол нөгөө Сэмзэмбэ ёсонд бол чадахгүй байсан тийм ээ. Сэмзэмбэ ёсонд. Яагаад гэвэл одоо намхаа шаваан гэх юм уу тэгээд тавих юм бол уулчаад байсан тийм ээ. Жив тайжингийн дингийн донёд дээзэмбэ намчингийн дингийн донёд бас тавих байсан шүү дээ тийм ээ. Тийм учраас Сэмзэмбэ ёсонд Раншин намдгийн чар журвын тус дангаа дээр тийм ээ. За тэгэхээр бол юу гэж байна? Одоо бол умаар анжидгүй ясан дэрж байгаа учраас Раншин намдгийн чар журвын овоо Тишний донсомдууд огно. Эн ондуу жавэ мачаа вартал Раншин намдгийн чар журвын овоо нэгдгүү онсомдууд огно. Эн ондуу жавэ мачаа бит. Эртэл дэ онсомдууд оггүй жампг яв. Раншин намдгийн чар журвын овоо нэгдгүү гэдэг чинь намчингийн дингээ донёд тавьж байгаа шүү дээ. Тэр намчингийн дингээ доньдыг онсомдууд оголж байгаа жансан паг байгаа. Хэдийгээр Раншин намдгийн чар журвын овоо нэгдгүү буюу намчингийн дингээ доньд онсомдууд оггүй жансан паг байлаа ч гэсэн эн ондуу жавын чаваа байх. Ондуу жава гэдэг нь нэг талаасаа бол тов гэсэн үг тийм намчин товлох намчин онсомдууд намчингийн дингээ доньд онсомдууд огно намчин тов ич хаваа байх. Тэг онсомдууд огын жансан пагва ээж тийм ээ. Ийм. Тэгэхээр ер нь бол ингээд энэ шүн үзэх одоо нэг юм арга барил гэх юм уу нэг юм байгаа шүү. Тэрийг бол сайхан анзаараарай. Ягаад гэвэл одоо энэ өмнөх одоо жидэн уншсан тэгээд дангийн уншсан энэ бүгдээс ингээд нийлүүлж ингээд энэ ингээд дүмтаа ингээд умаар анжидвийн дүмтаа хүн болж байгаа. Сэмзэмбийн дүмтаа хүн болж байгаа. Хажиг аранлагын хоорондын яриан дээр маш их зүйлийг мэдээж авах тийм ээ. Тэгэхээр бол хамгийн эхлээд хажиг яг юу гэж бодоод юу ярьж байна анхаарах нь. Тэгэхээр одоо Бачин ном шүн судлыг үгүй ойлгоё гэж бодож байгаа. Хажиг гэдэг гагаад тэгэхээр хажигын доцлыг бол зөв ойлгох тийм. Хэрвээ хажигын доцол бол бас одоо эргэлзээтэй зүйл байх юм бол хоёр талаар тийм ингэсэн үг юм болов гэд хоёр өөр янзын маягаар одоо тийм ойлгох гарахаар ийм асуудал байх юм бол дараа нь яг үг гэхээр аранлаг тэрнийг яаж гагалж ийн гэдгээс нь бол тэр харьцаа нь бол илүү тодорхой болно. Тэгэхээр аранлагын одоо гагцул гэх юм уу тийм хажигын одоо бодлыг няцааж байгаа тэр байдлаас нь бол тааныхын онцлог аранлагын бодож байгаа ялгаа чих хижиж ингэж бүтэн бол гэж явдаг шүү. Тэгэхээр бол нэгт өмнөхөө мартахгүй байна. За хажиг намшижи дон арш шадваа дар мижидвар молом зовгийн цажжийн чог nga жамба гогвэ ванду жайнэ гэж. Чог nga жамба гэдэг хүн тэр урдахыг жамба гэдэг чинь юм уу? Хүн гэсэн. За намшижи дон ар шадваа дар мижидвар намшижийн утгыг бол өмнө өгүүлсэний дагуу биш. Тэдвэр болом зовгийн цажжийн чог nga жамба гогвэ ванду жайнэ чоги бүрлгүүбэр мелон оман сунгийн жампагла чойгу мату парду чойгу онду межао ше тамригвартаал дэла зогмын жансун мажэ барду эрдэн яндагта онду межао ше тамригва гаашиг зогмын жансун жайвын гансыг яна чойгу товын чав эрдэн яндагта онду жайвын гансыг яна
Д-товын цавь ээж. Даг барва амжаан дэндүү певсоо гэж. Даг барва амжаан дэндүү певсоо гэж. За өмнө нь бол нөгөө дагууд хоёрдугаар дагийг орхичий гэдээ явсан шүү дээ, тэ. Тэглээ даг Нева бүд энтергээд орхисон шүү дээ, тэ. Тэр бол дамжаан дэндүү бол певсоо. Чима цамээ бүд сэрэр гэж. Цамээ бүд. Сүүлийнх нь бол цадмаагаар мэдэрээ гэх. Даатгаад орхиоройч гэх юм. За оноо аг дамбуу гандуу доцсон ёна жодвор зожиг. Цадв жидоо шина мэрэгвэр таал. Чөөсүм мазуг бардуу эрдэн яндагтаа онд жид нүва медвагаан шиг. Бид нар нөгөө намшид нимбүүжин уншаагүй бол яг үндсэн судар маань ярианы их усүр маань юунаас болоод байгаа вэ? Намшид нимбүүжин ерөөсөн уншаа. За мэрэг уртал чö сүм мазугбар дэрдэн яндагтаа ондуу жид нүва медвагаан шиг дэмэна дэдэр дамбаала говоо мэв. Дамбуу дэрдэл дэрдэн яндагтаа ондуу жэвэ симжаа мэвч. За товчхондоо энд бол ийм яриад байна шүү дээ, тийм ээ. Энэ бол Жанчуу Симбад ярьж байгаа. Жанчуу Симба чи энэ ажлаа хийхгүйгээр энийг хийж болохгүй шүү гэсэн маягаар ийм яриад байгаа шүү дээ, тийм. Чөөсүм мазуг бардуу дэрдэн яндагтаа ондуу жид нүва мэбага медва оо гэж яриад байгаа шүү дээ, тийм ээ. Чөөсүм мазуг зогмын жансум дуусгаагүй тэр ажлыг гүйцээгээг бол дэрдэн яндагтаа ондуу мэжаавоо гэж. Дүнгүүт л одоо хажиг ондуу мэжаавоо гэдэг чинь ингэсүү гэж янзаар тайлбарлаад байна, тийм ээ. Тэгэхээр чойсум энэ хинд ярьж байгаа яриа гэдэг Жанчуу Симбад ярьж байгаа. Хин дотроо мэлэн ондуу масан Жанчуу Симбад ярьж байгаа гэхээр асуудал тодорхой болчихж байгаа үст. Тийм ээ. Урд нь тэгмэл ламаар ороогүй ийм Жанчуу Симбад л одоо энэ сургаал захиасыг хэлээд байгаа шүү дээ. Тэр чойсум мазуугбар эрдэн яндагтаа онд жид нүва эдва юм аа. Хин мэлэн ондуу масан Жанчуу Симбад эдва. Дэ мэна эдэр дамбаала говоо мэвч. Амбуу дэртаал гэдэг нь чойсум мазуугбар дэрдэн яндагтаа ондуу жид нүва мэвагаан шиг, тийм ээ. Ондуу жид нүва мэвартал эрдэн яндагтаа ондуу жэви симжаа мэвичэр. Васа. Тэгэхээр эн чинь нөгөө мэлэн ондуу масан Жанчуу Симбад л ярьж байгаа яриа шүү. Тийм ээ. Тодорхой. Нөгөө за хажиг догмон жансам жавын гансыг яна санжээ юм гоё гэж. Хажиг ингэж догмон жансам жавын гансыг бол санжээ явах. Нөгөө донгуудан бүрлгүүгийн чин чадваржингийн дүлжэн чидүү дам жавын молом ёнсууд зоваа бол санжээ явах. Мемба гэдэг чинь юу вэ? Симжан ёнсу мемба. Симжан ёнсу мемба, тийм ээ. Симжан ёнсу мемба гэдэг чинь юу вэ? Нөгөө тэрбум нөгөө хувилгааны лагшин чинь лагшин нижгээдийн эргэн тойронд Симжан Багдуу мэдв. Симжан Багдуу медвад бол ингээд номоо номноод бол амьтны сэтгэлийг бол боловсруулад тэр битлэгийн одоо зам мурд бол одоо оруулж байгаа. За энийг бол мемба гэж хэлээд байгаа. Мемба. Жамба гэдэг нь бол юу вэ? Нөгөө өөрөө хаан бурхан болох, тийм ээ. Хаан бурхан одоо хизээ хаан бурхан болох тэр донгуу бүрлгүү байгаа шүү дээ. Одоо ирээдүйд бид нар бүгдөөрэнд нь ирээдүйд хизээ нэгэн цагт бол. Тэр үед бол бид нар лонгуу товлон, тэр үед бол бүрлгүү бас товлон. Тэр бүрлгүүдэн лонгуугийн яг нь шин чадваржин дүүийн шин одоо нөгөө бурхны орон гэдэг чинь лонгуун шин бүрлгүүн шин чадваржин дүүийн жуийн гэвийн заваа нөгөө бүжин дүү сонвоо бол жамба гэсэн шүү дээ. Жамбын цад жидүн дээр тавьсан шүү дээ, тийм ээ. Тэгэхээр бол эн чинь Жанчуу Симбад. Тэгтэл бол хажиг юу гэж юм гэхээр догмон жансан жавын гансыг яна санжээ юм бэ. Яагаад гэвэл
Шандунду санжээ тоовор жүржиг нэмби болом дууаддээ амбун цад. Шандунду гэдэг нь бусдын тусын тухайд бидний хутгийг олох болохгүй хэмээхийн ерөөл тавьж байгаа. Тэр ерөөл бүтэж байгаа чинь бол зог ба буюу нэгдүгээрх тэр нэгдүгээрхийн хэмжээ юм аа. Амбун цад. Ангийн гүүн ойжийн дүлжаа нам дэваа ойсу бонгрундан. Тэр өөрийн одоо бид нар ирээдүйд бурхан болоод бидний одоо тэр одоо ирээдүйд олох тэр лагшин тийм ээ бурханы одоо бие лагшин олно тийм ээ. Тэрний бол одоо яг шав нугууд бол хилэнц түдгэрийг бол бодтойгоор төвчж болох юмаа гэдэг. Ойсу бонгрун бонва гэдэг чинь банва гэдгийн доо цаг шүү дээ. Тэгээ ойсу бонгрундан нямбу ойсу жирүнду жава. Тэр шавнырын сэтгэлд бол тэр түүтгэрийг дарах ерөндөг нь бол бодтойгоор төрж болох юм аа. Болохгүй ч байна. Мөн одоо юу хий жирүнду жава тийм ээ. Жирүнва төрж болно гэдэг. Төрж болохгүй ч одоо болгож гэрлүү нь оруулж хөтөлж өгч байгаа нь бол мемба буюу хоёрдугаархын мемба нийвийн цад. За хажиг ингэж ярьж байгаа шүү. Санжааран хүн өөрөө ран нанла шин дагвар равжим башигдуу наваатэй сүмбийн цад. Санжааран нанла рананла шин дагвар равжим башигдуу наваатэй гэж. За бурхан одоо бид нар ирээдүйд бурхан боллоо. Тэр өөрт нь бол өөрийнх нь одоо харилцсан орон тийм ээ үзэгдэх. Энэ нь бол тэр жамба буюу 3 дугаархын сүмбийн цад сэрва мэтэдээ гэж мэтэдээ. Зогмон жансан жэвэн сэмжаан ёвэж. Сэмжаан ёвэж. Санжаа байх албагүй сэмжаан байгаамаа. Тэр сэмжаан нь хин юм бэ гэхээр банууд байна шүү дээ. Сэмжаан ёвэж. Тэртэл намчинжийн ойжуу тансан товын сэмжаан ёвэж. За намчинжийн ойжуу тансан гэж шүү. Ойжуу тансан гэдэг нь юу гэсэн үг вэ гэхээр зүг дансан гэдэг. Жүцог ба дан цанва. Тэр бурхан намчин гэдэг чинь бол бурханы хутгийг хэлж байгаа тийм ээ. Бурханы хутгийг яг олохын өмнөх ойжуу гэдэг бол яг тэрний өмнөх ойжуу. Дан цанва гэдэг нь бүх нөхцөл шалтгаан нь бүрдчихсэнийг хэлж. Одоо тэгэл гажиг няваала тийм ээ. Хоёрдугаар агшинд бол бурханы хутгийг олох нь бүр бараагүй. Бүх нөхцөл шалтгаан нь бүрдсэн бол хэн буугач тэрийг таслан зогсоож чадахгүй. Ямар ч одоо дүд одоо тэрэнд нь бол ийм одоо бүх нөхцөл нь бүрдсэн үеийг бол намчинжийн ойжууд танзан гэж. Ойжууд дан цанва. За энийг олчихсон амтэн буюу сэмжаан бол байгаа шүү дээ. Тэр сэмжаан чинь бол зогмон жансан жавийн сэмжаан юм аа. Зогмон жансан жавийн сэмжаан юм. Тэгэхээр энэ одоо юу гэдгийг бурхны хутгийг олоогүй. Гэхдээ яг олоход бэлэн болцсон бүх нөхцөл шалтгаан бүрдчихсэн байгаа ийм амтан маань бол яг нь зогмон жансан жава байна. Тийм ээ. Бурхан болоогүй мөртлөө догва мемба жамба бүгдийг нь бол гүйцээч гисэн ийм одоо сэмжаан бол байна. Тэгэхээр энэгээр юу харагдаж байна гэхээр санжаа бах албагүй маа. Зогмон жансан жавийн гансыг яна санжаа ин гой гэдэг чинь таахгүй. Санжаа ин гова байна. Санжаа ин би бачив байна. Хаяа чоги бүрэлгүүбээр мелон оман сунгийн жампаглаа гэж. Чоги бүрэлгүүбээр мелон ондуу самгийн жансан пагвала зогмон жансан мажаавар тэрдээ яндагта ондуу мижао шэ ойсу дамбин шүглаа гэж. Бодтойгоор ингэж айлцсны бол даалда бол яг үхэр дэсүм зогжээсү зогбин жээсү тэ ондуу жидвар мадин бартал зогмон жансан жавийн гансыг яна
эрдийн яндаг та ондоо жэвийн гансыг имбин чав гэж. Тийм ээ? Тэгэхээр чогийн бүрэлдэхүүн маань бурхан одоо нэг ёсондоо тийм бурхан болвол тэгмэл ламаар ороогүй жанчуулсан ба хавгийн гансагт болвол зогмон жансан мажавар тийм ээ зогмон жансан хийгээгүй байхдаа эрдийн яндаг тааг болвол одоо битгий нямшиглаарай гэж ондоо мижао гэж бодтойгоор ингэж одоо захиж гэж хэлсэн. Тэрний даралт утгандаа юу гэж юм гэхээр энэ гурвыг төгссөний дараагаар ондоо жидва гэдгийг үзүүлээгүй юм бол таарч байна. Ягаад гэвэл зогмон жансан жавийн гансыг яна эрдийн яндаг та ондоо жавийн гансыг юм бэ тавь. Таныхаар бол таныхаар хажиг таныхаар. Ягаад гэвэл зогмон жансан жавийн гансыг яна санжаа юм би чав гэж тавьсан шүү дээ. Санжаа юм би чав. Тэгэхээр одоо зүгээр энгийн хар үгээр ярих юм бол энэ ажлаа хийж дуустал энийг битгий хийгээрэй гэдэг чинь нөгөө утгандаа бол нөгөө талдаа бол энийгээ хийж дуусчаад болно гэсэн санаа биш юм уу гэж. Гэсэн үг үстэй. Ер нь бол энийг хийж дууслаа, энийг битгий хийгээрэй гэдэг чинь хийж дуусчаад болно гэсэн санаа шүү дээ, тийм ээ. Тэгэхээр хажиг таныхаар бол тэгсэн үг биш болох гээд байна. Ягаад тэгэхээр зогмон жансан жавийн гансаг чинь эрдийн яндаг та ондоо жавийн гансыг юм биж. Чавартал санжаа юм бэж. Дагха таныхаар. А хэрвээ гансыг юм би чав гэж дагмаад үг гэх юм бол дамжаа шурва. Тэгээ дамжаа шурва. Өөрөө өөрийнхөө үг дамжаа шурва. Хажиг та. Дагмаад дугнаас сон. Бадуунаас сон. За дэртэл Дэна санжаа багва юм би чав гэж өөрөө тэгж хэлсэн шүү дээ. Дэна санжаа багва яна дэрдээ яндаг та ондоо жавын гасыг чав. Баса. Дэрдээ яндаг та ондоо жавын гасыг юм чав шүү дээ. Жоо бах тийм ээ. Шаян. Санжээжи ишэла мадаггүй шим мэнэ артаал. Санжээжийн ишэла бурхны бэлгүүнд бол одоо арилаагүй орон бол үздэг юм аа. Тэла шин дагва башиг намайч. Хунд бол бүл орон бол арилсан орон бол. Дэна мадаггүй шим мэварт. Өдүйч. Чавд намшидла. Хамжид чимбин сигва логваны хамжиддуу медва говрч доо гэж. Энэ юу гэсэн үг гэхээр санжээжийн ишэла мадаггүй шин үзэгдэхгүй юм аа. Тэла шин дагва башиг намайч тийм. Шин башиг дагва намайч. Дэна мадаггүй шим мэварт. Мадаггүй шин байсаар байтал чинь тийм ээ байсаар байтал чинь санжаа тэрийг болгоодгүй болж юм. Тийм ээ болгоодгүй. Тэдвч чавд намшидлаа гэдэг намшид юм. Юу гэж юм бэ? Хамжид чимбин сигва логваны гэдэг нь бурхны сигва логва гэдэг нь бурхны масиг ба гэсэн үг. Масиг үл болгоосон. Ис болгоосон нь бол бурхан ис болгоосон л болвол тэр бүгд байхгүй гэсэн үгээ гэж ойлгоорой. Энгийнээр бол бурхан тэрийг одоо болгоогоогүй гэдэг чинь бол одоо энгийнээр хэлэх юм бол бурхан одоо мэдхгүй байгаа бол тийм зүйл байдгүй л гэсэн үг. Өөр энгийнээр. Хамжид чимбин сигва логваны хамжиддуу медва говрж доо чээс үг. Энэ дээр олон тагслаа их олон. Ондогж. Тийм ээ. Ромын шимбо рочгна. Хүнд амтгүй юм тийм ээ. Мишимбо амтгүй зүйл амттны дээд болно. Тэгвэл санжээж ромын шимбо рочгна намын ишээд чөөж догшин юм байна. Ромын шимбо дэ рошимбур намайч. Юу л юу. Тэгээ логшин юм. Ранги жүгүла түл бай. Ранги жүгүла түл бай. Ромын шимбо рочгна шээсэн бич. Гэвэл юу гэх вэ? Цааш. Ранлугнээс донгун шин чадвар жинжин дүлжан чидүү дамжавэ моломжийн жүйн гэвийн зайвын нүва ёнсу зогвоодэ донгун шин чадвар жингийн дүлжээ чидүү дамжавэ молом зогвын цад. Энэ донгун шин чадвар жингийн. Энэ бол молом зогвын цад. Молом зогвын цад. Одоо хоёрдугаарт бүрэлгүүн шин.
Бүрэлгөө. Бүрэлдэхүүн шин чадваржингийн дүлжээчдүүд дамжавь боломжийн жүйн гэвэн завь нөгөө ён сузуугаа те бүрэлдэхүүн шин чадваржингийн дүлжээчдүүд дамжавь молом зогвын цад. Тэгэхээр энэ зогмын жансам гэдэг нь зогва гэдэг дээр хоёр хэсэг юм гарч байгаа. Зонгүүн бүрэлдэхүүн шин чадваржингийн дүлжээчдүүд дамжавь боломжийн жүйн гэвэн зав. Зогва дээр бол ийм хоёр хэсэг байгааг бол тэгэхээр бол одоо юу гэдгийг бодсодоо юм уу хүм болоход бол ажил их байдаг тийм ээ. За шин жива парагжаар үеийн годва дан дин шин жива парагж тийм. Бидний орон энэ арилсан давгийн шин жива парагжа гэдэг чинь нэг тэрбум нэг тэрбум. Тэрэнд бол үеийн годва дан динэд дан гэж энэ орныхоо тоотой хэцүү энэ лагшин болов бий болгоод гүүрээрэн хордуу гэж чинь нэжгээдийн одоо хордуу гэдэг нь эргэн тойронд тийм ээ. Сэмжаан багдуу медвала чö цэгсүү жадва рэрэ дэмбис. Одоо хэмжээлшгүй амтнд бол цö чö цэгжид нэжгээд тэгээд мяндулжийн ламла годнуийн гэж мяндулжийн лам жүд мяндулжийн лам шүү дээ тий. Сэтгэлийг нь боловсруулан итгэхгүй мөр дор байгуулан чадах тийм одоо уг шалтгааны буйны язоорыг хураасан нь бол Синжаан Ёнсун мемберж амьтныг огоот боловсруулахын хэв. Догмын жансум гэдэг нь зогваа нь бол хоёр зүйл гарсан. Мемба гэдэг нь бол энийг. За ранит ганду цан жажуржин өөр ямагт бол хаана одоо бурхан болох юм тийм ээ. Цан жажуржин гэдэг нь санжава сан жажуржин ломбрул нээжин гэдэг нь лонгуудын бүрэлгүү хоёрын шин чадваржин дүүвийн юуийн гэвэн зава сах симба де санжээжи шин ёнсууж юм байна цад. Энэ жамба энэ болж тийм ээ. Зан аваала хажиг. Сүүлийн одоо дугаарх нь бол юу вэ? Дэрдийн яндаг та онгойс. Дэрдийн яндаг та онгойс үнэ. Тэгээ онд үжидвийн цүл хоёр зүйлийг байна. За тэгэхээр хажиг бол энэ дээр юу гэж байна? Гишин нийт бол дэрдийн яндаг та юм аа. Хоосон чанар бол дэрдийн яндаг та. Тэгээд лар мэдүүнгийн зүлжийн нямбар шагва тэгээ онд үживэн цад сэрва мэтэтэ гэж. За энэ бидэн дээр гарсан тийм. Чөөсүм мазгуур дишин нийтлаа лар мэдүүнгийн зүлжийн нямбар шагвын гансаг мэвич. Чөөсүм гэдэг нь зогмын жансмаа хэлж байгаа. Зогмын жансам гүйцэггүйгээр дишин нийтлаа буюу хоосон чанар лар мэдүүнгийн зүлжээс дахин жиж дахин одоо үл босхын ёсоор ямар шаглах буюу их шагуулсан бясалгах ийм бодгаал байхгүй. Эртэл дээла дэдэр нямбар шагвын Симжаан мэвич. Симжаан угаасаа байх. Артуудыг жигдүү хайлан би ёсонд бол хизээч юм байх. Хичнээн ч одоо тэгээд дэрдийн яндаг та онд үж яваа тий нямбар шавгийн гансаг байлаа гэд хизээ нэгэн цаг тэгчин намаа. Тийм учраас эртэл дэдэр нямбар шавган лар мэдүүнгийн зүлж штэ дэдар гэдэг нь тэр мэт гэдэг нь энэ лар мэдүүнгийн зүлжээс нямбар шавгын Симжаан мэвич. Оноор дэ явартал жансам жунтава дэ юм бэж. Энэ бас гоё чойжин тавьсан шүү дээ. Оо байгаа штэ. Тийм юм шигэн гансаг байгаа. Жансам жунтава тий жансам хорвын жун тамаава гэсэн санаа штэ тий. Хорвын жун тамаава болвол муу юм аа гэж. Тэгэхээр яг уу гэхээр хорвын жун тамаава чинь одоо жансам цаа жуава тий 10 дугаар газрын бодисадва. Тэгээд одоо бүр гонлом дөржид давуу динэнзэн одоо ингээд ямар шагалцсан бодгаал болвол хажиг нэвэ 2 дугаар агшинд бурхан болж байгаа. Бурхан болох юм бол ахаад ёстой жинхнэрээ лар мэдүүнгийн зүлжээс ямар шаглаж байгаа шүү дээ. Гэж хизээс тэр Эстралаас босон
дахиад бясалгалд орно ч гэдэг яриа баг тий. Бидний утгыг бол. За тэгэхээр хажиг тэрийг ярьж байна. Дэ явартал жансам жунтаа дэ юм бэчэргэн. Дэртэл дэ дишин ядла нямбар шагвын нямшигла ам эсрэг вичэрсарна ачив. Жансам жунтаава бол бурхан бол хоёрдугаар агшинд бурхан болно. Бурхан болохоор дишин ядла нямбар шагвын нямшгаасаа дахиж босох гэдэг юм бол хизээч байхгүй шүү дээ. Үнэн л дээ. Мачив гэдэг чинь харанлаг даг хайлгын жин гэсэн үг шүү дээ. Тэгэхээр бол тэр жансам жунтаава маань дишин ядла бол нямбар шагвын нямшиглал нэмшиглээ дам месэрдва бол мөн үг юу мөн энэ дээр санал нэг байна. Гэхдээ ийм байлаа гэд жансам жунтаава бол юу юм бэ мачиг гэж. Тэгэл лар мэдүүн зүйлж нямбар шагвын бол симжаа. Нямбар шагвын симжаа. Тийм нямбар шагвын жансам жунтаава дээр жунтаава чинь нөгөө тэгэл лар мэдүүн зүйлж нямбар шагвын симжаа юм бэ мачиг гэсэн санаа шүү дээ. Мачиг дээ. Дишинит ондужевин жансам жунтаава мэвич. Дишинит ондужева. Ондужева гэдэг чинь нямбар шагва бол мөн гэж тий. Нямбар шагвын нямшиглаа ам месэрдва бол мөн. Харин дишинит ондужевин жансам жунтаава гэж. Одоо бол жансам жунтаава маань яаж байгаа вэ гэхээр дишин ядла нямбар шагалцсан баг. Гомлом дөржид давуу дingэнзэн. Гомлом дөржид давуу дingэнзэн тий. Нөгөө одоо бясалгахын мөрийн очир айдлын самади бясалгалд бол суудсан. Тэнд бол одоо жинхэнэ дишин яд бол нямбар шагалцсан байгаа юу? Байгаа. Тэр энэ ондужава нямбар шагвал тэр ялгаа гаргав. Ондужава. За тийм ондужавын ясан жунтаава мэ. Хажиг довор дэврэлжийн чөөнөд эрдэн яндаг таа. За одоо хажиг бол өөр хажиг орж байна тийм ээ. Сая бол дишин нийтийг бол яндаг таа гэжсэн бол одоо довор дэврэлжийн чөөнөд. Довор дэврэлжийн гэдэг нь бол довржийн дема чинь бол бидний сэтгэл энэ муу сэтгэл нясванис бол бидний сэтгэлийн мөн чанарт байхгүй гэдэг гэж байгаа. Сэтгэлийн мөн чанар маань бол одоо ийм ариун тунгалаг одоо ийм чанартай юм. Тэрний мөн чанарт нь бол энэ одоо хайхтар муу сэтгэл хүчиг шийдэн бол оршоогүй маа гэдгийг л байгаа. Тэгэхээр тэр мөн чанарт нь байгаа биш учраас энэс салж байна. Хэрвээ мөн чанарт нь байсан бол нөгөө хэрийг салгахтайгаа зэрэг сэтгэл бас байхгүй тийм ээ. Яг л уг чанарт нь жингдсэн оршсон зүйл юм болвол тэрийг алга болохтой зэрэг хамт нөгөө сэтгэл нь бас алга. Гэтэл бол нөгөө сэтгэл маань бол ариун ийм тунгалаг мөн чанартай энэ дээр ингээд гэр буртдаг байгаа. Тэгээ тэр нь мөн чанарт нь байгаа биш учраас ловржийн дэмаг. Тэгээд түүнээс хагацах тийм ээ. Ловржийн дэмагаас хагацах. Чөөнит ловржийн дэврэлжийн довор дэврэлжийн чөөнит эрдэн яндаг таа гэж. Това эрдэн яндаг та ондужевийн цад энэ сэрна чөөж мелон ондо масунгийн жансан пагва бэр тогмон жансан мажевийн арулду шод ондужид нүүртал шод эрдэн яндаг та юм бич дод минутэ чөөжөндөө юм. Тийм ээ. Хажиг чөөжөнд ийж. Чөөжин чи өөрөө юу гэж байгаагаа сайн бодооч ээ. Тийм ээ. Довор дэврэлжийн чөөнөд эрдэн яндаг та гिचээд. Това эрдэн яндаг та ондужевийн цад юм. Довор дэврэлжийн чөөнөд эрдэн яндаг та юм байж гэж бодъё. Дэн ондужевийн цад гэж. Дэн ондужева гэдэг чинь довор дэврэлжийн чөөнөд ондужева гэсэн. Эн чинь бурхан шүү дээ. Довор дэврэлжийн чөөнөд тэ чөөнөд ондужева чинь энэс нааша баг. Довржийн дэмадан барлва болохоор бурхан болж байгаа шүү. Тэгтэл юу гэж чинь тэ чөөж мелон ондо масунгийн жансан пагва чинь догмон жансан мажевийн өмнө тэ
энэ ажлаа хийхээс өмнө чод ондоо жиднүү уртал гэдэг нь энэ довор дэврэлжийн чойнод ондоо жиднүү уртал. Чод дэрдийн яндаг та юм биш. Дод минүүдээ яа дод гэж хэлж чадахгүй. Яг тэгвэл хойжиндээ юм биш. Хойжин ч өөрөө юу вэ? Довор дэврэлжийн чойнод чинь. Довор дэврэлжийн чойнод чинь зогмон жансмыг хийгээгүй хийхээс өмнө ондоо жидваа гэж хэлж байх боломжгүй. Наадах чи юу вэ? Мелон ондоо масан жансан пагва шүү. Яагаад гэвэл хойжиндээ юм. Хойж. Хаяа. Чойжин чод ондоо жавын тэгмэн тагмидва явууртаал. Чод ондоо жавын тэгмэн тагмидва гэж. Одоо түрүү мелон ондоо масан дээр л ярьжсэн шүү дээ. Тэгсэн одоо тэгмэн лагмидва гинэ. Тэгмэн ламаар ороод тэгээд лагмид нянда товолцсон лагмидва. Тэгэхээр дэн ондоо жавын тэгмэн лагмидва явууртал дагд. Ян хажиг чадвын нянда энэ чадвын нянда гэдэг ийм л гатчирээд. Чадвын нянда гэхээр зэрэг минавын нянда л биш лагмид нянда л гэж ойлгож байгаа шүү. Лагмид нянда л гэж. Өөр угаасаа аранлаг бид нар нянда уншсан шүү дээ. Чадвын нянда гэдэг нэр томьёо аранлагт байх. Чадвын нянда гэдэг нь одоо лагмид нянда гэж. Лагмид нянда дээр дэрдээ яндаг та ин сэрна оноо дээч ойж мелон ондоо масан жампагжис зогмон жансум жесү чод ондоо жид уртал дагд. Ондоо масан жанжуулсан бач зогмон жансум тэмээ зогмон жансумаа хийсний дараа л тэрийг оволж байгаа юм уу? Оволох юм уу? Чадвын нянда дэрдээ яндаг. Тэмээ дагд ийч ажиг нянду баваа дэ нянду баваа дэ нянтожийн лам гаян бадан шэвэн гавнаа дэмби яндаг таад. Зүг жирэл дундуу зэмбийн догоо бамби бамбаа дэ ан санжээжийн лам гаян бадан шэвэн гавнаа дэмби яндаг таа. Идэв баваа дэ санжээжийн лам гаян ба хэмээсэн үед үзүүлсэн гавнаа дэмби яндаг та ин сэрва мэтэдэ гэж. Тэдэ дэ намр эрэнэ дэрдээ яндаг та маян бичэр дэртэл дэрдээ яндаг та яна ранит ондоо жэвэн тэмийн лагжаава мэгой. Лагжаава мэгой чирдан гэж. За дэрдээ яндаг та яна ранит ондоо жэвэн тэмийн лагжаава бол байхгүй. Чö сум мазуг бар ранит ондоо жид нүвийн гансаг ёгой. Тэмийн лагжаава гэдэг чинь аман ланингийн памбын дунгуулжийн пумбуудан жаава. Тийм ээ. Тийм учраас тэрүүгээр л бодож байгаа. Тэрдээ яндаг та яна ранит ондоо жэвэн тэмийн лагжаава мэгой. Тэр аман ланингийн памбын дунгуулжийн пумбууч нь нэг удаан хэрэглээ гэж хэлсэн шүү дээ. Тэмийн лагжаава мэгой гэж. Чö сум мазуур ранит ондоо жид нүвийн гансаг ёгой гэж. Ёгой. Чö сум мазуур ранит ондоо жид нүвийн гансаг ёгой. Гансаг ёгод юу тавих вэ? Чö сум мазуур гэдэг нь зогмон жансум мазуур ранит ондоо жава гэдэг нь дэрдээ яндаг та ондоо жид нүвийн гансаг ёгой. Ёвын гансаг нь хин ёгой гой уртал тэ шоо гэвэл хэнийг тавих. Шоо гэвэл тэгмэн лагмын янда тавиул яах вэ? Тэгмэн лагмын янда тавиул. Тэгмэн лагмын янда тавьж болно тийм ээ. Тэрийг тавих. Хаяа. Гансгийн дагзан бомбын бамбаач ээж. Чод ондоо жавын гансыг яна дэрдээ яндаг та ондоо жавын гансыг гой уртаал чод дэрдээ яндаг та юм бич. Ачвна нянта дайжин би гомпон томаа тавгийн гансаг дэ дэрдээ яндаг та ондоо жавын гансыг маян бартал гансгийн дагзан бамбын бамба ондоо жавын гансыг яна дэрдээ яндаг та ондоо жавын чавич. Нянта дайжин би гомпон томаа тавгийн гансаг. Тэр бол дэрдээ яндаг та ондоо жавын гансыг маян бартал гансгийн дагзан бамбын бамба ондоо жавын гансаг үнэн гэвэл мөн. Гэхдээ дэрдээ яндаг та ондоо жава маян.
Тэрдээ яндагтан ондо жавь мача байж дака дойна сун. Эндээ гансыг чөөж тэрдээ яндагтан ондо жавь гансыг ямбартал. Рангийн ондо жавь 대 ондо жавь гансыг тэртэл рангийн ондо жавь 대 ёвич. Тэртэл рангийн ондо жаваадан ийн шинтүн ёвич. Тунас сон. Тэртэл гансгийн дагзан бамбаа 대 юм. Онгол иммин хомшиг. За тэгээд яаж ийн вэхээр хамгийн гол нь гансгийн дагзан бамбааг тавьсан шүү дээ. Тэрдээ яндаг та дээр саяны хажиг бол тэрдээ яндаг та дээр гансгийн дагзан бамбаач байж. Гансгийн дагзан бамбаач нь нянто даажин бод байгаа юу? Байгаа. Гэхдээ нянта даажин томоо тавгийн гансыг бол тэрдээ яндагтан ондож яваа биш. Тэгсэн мөртөө гансгийн дагзан бамбаа туулсан ганс хүн шүү дээ. Тэр л чаваа байхгүй шүү дээ, тийм ээ. Тэр нянто даажин ба жөөжин тэрдээ яндагтан ондож яваа юм бол нянто даажинбын гомбон томоо тавгийн ганс гэж. Томоо тавга гэдэг чинь нянто даажинбын утгийг дөнгөж олоод байгаа. Олоод байгаа тэр ганс бодгаалыг яг одоо сая одоо болсон. Тэр одоо нин даруйгийн тэр ганс. Тэр гансыг бол гансгийн дагзан бамбын бамбаа тоо ая. Тэрдээ яндагтан ондож яваа гэвэл май. Тэр гансгийн дагзан бамбын бамбаа тэрдээ яндаг та гэж байна. Чод ондож явын гансыг яна тэрдээ яндагтан ондож явын гансыг. Тэгэхээр нянто дажун бийн гомбон томоо тавгийн гансыг бол гансгийн дагзан бамбын бамбаа ондож явын ганс мөн үү гэвэл мөн. Гэхдээ тэрдээ яндагтан ондож яваа гэвэл баян. Тэгэл хоноор гансгийн дагзан бамбын бамбаа дээ. Тэгээ ойнгол юмын сомшиг гэж шүү дээ. Тэгээ чамд өөрт чинь ойнгол байна уугүй буюу чиний хэлсэн дээр ойнгол байна уугүй юу гэдгийг бодоод үзээ гэж. Ойнгол гэж гэдэг шүү дээ. Гансгийн дагзан бамбын бамбаа тэрдээ яндаг та гэж тавиа. Дэн ондож явын гансыг бол тэрдээ яндаг та ондож явын гансыг гэж гарчин янто дажим томатогийн гансыг дээ. Гансгийн дагзан бамбын бамбаа товаын дэн ондож яваын гансгийн дагзан бамбын бамбаа ондож яваын тэгээд тэрдээ яндаг та ондоо яваа. Ягаад гэвэл чи өөрөө гансгийн дагзан бамбын бамбаа тавьсан. Дэн ондож явын шинтүүн тавих хэрэгтэй болно тийм ээ. Тавих хэрэгтэй болно. Тэр нь юу юм гэхээр гансгийн дагзан бамбын бамбаага тавь. Тэргээ чи өөрөө тэрдээ яндаг та гэсэн. Тэр бол яа. Тэ рангийн ондож яваад дийн шинтүүн ёо гэж. Мадуунасон шинтүүн яваа даам адуу гэх юм бол амжаа шорвай. Тэртэл гансгийн дагзан бамбын бамбаада дэ имбич. Дэ имбич гэдэг нь тэрдийн яндаг та имбич. Өөрөө тэгж тав. Онгол юм сумш. Тэгэл хоноор гансгийн дагзан бамбын бамбаа дэ тэрдийн яндаг та ямбартал цэгсэл. Нөгөө чинь цэгслээс лүнд цэгсэл. Дэ хоноо нийтний гансагла даг мэдвийн та шиванидэ шивэн гамнаад юм би дэ хоноо нийт имбич. Тэгээ одоо надад ингэж санагддаг. Заримдаа энэ ингээд хажиг энэ лүм мөн татгаад энэ ингээ харахаар энэ цэгслийн энэ лүнг өмнөх хойдохын уншсан л бай таараа штэ тийм үү. Тэгээд өмнөх хойдохын уншсан болвол дэ хоноо нийтний гансагла даг мэдвэн та шиванидэ гэдгийг тэрдээ яндаг та гэж яагаад ингэж авчирсан юм бэ? Яг энэ үг нь бол яг тэгээд тавьж болохоор юм шиг боловч энэ чинь өмнөх хойдохтойгоо холбоотой байгаа. Заримдаа нэг тийм яг нэг тэр хэсгийнх нь үг нь нэг өнгөөрөө таарж байгаа юм шиг болохоор тастад авчираад тэгээд хүн татаад идэг юм. Ч одоо болох юм. За хажиг бол юу гэсэн гансгийн дагзан бамбын бамбаа бол дэрдээ яндаг та мөө. Тийм ээ? Мөө. Тэр нь бол цэгсэлд юу гэж байна гэхээр дэ хоноо нийтний гансагла даг мэдвийн та шиваа нийтдээ гэмээх үед гамнаа дамби дэ хоноо нийт имбич. Гансгийн дагзан бамбын бамбаа чинь. Тэр
Энэ үед тавьж байгаа тэр дэ хоноо юм бич. Чавдэ эрдийн яндаг та ойн зөндүү, эрдийн яндаг та ойн зөндүү чөжи шининжин шадвала дэгэр динка нангүй чир шена жом мэдээ гэж. Жом мэдээ. За энэ юу гэж юм нэхэр чавдэ эрдийн яндаг та ойн зөндүү гэж. Эрдийн яндаг тааг юу юм бэ гэдгийг тодорхойлж таниулахдаа чөжи шининжин шадвала тийм ээ. За ловон чөжи шинин гэж. Чөжи шин. Тэрний номлол дэгэр гэдэг нь бол Жалцвжийн богдын зохиосон нөгөө дигга. Тэнд бол тодорхой харагдаж байна гэж. Тэмээх юм бол гимгүй гэж. Гим байхгүй. Ингиж айлцсан. Тэгтээ бол миний одоо таны өгөөсгөж байгаа энд бол ямар ч гим бол. Тэ. Ансхийн дагзан бамба шир жайла. Чава дүжижи дунгал нийвэр шиви нэршидэ эрдэн яндаг та ямба шива шевин цэги нүвэс ямбала гомбэж. Ансхийн дагзан бамба шир жайла гэж байна. Ансхийн дагзан багнах тухай ярьж байгаа үед хүн болох тухай биш. Чөжи дагзан магзан яриаг ансхийн дагзан бамба шир жайла гэдэг нь ансхийн дагзан багнах тухай одоо ярианы сэдв тэр байлаа тийм ээ. Тэгээд чава дүжижи дунгал нийвэр шиви нэрши бол эрдэн яндаг та ягаад гэвэл шива буюу одоо жинхэнэ одоо юу гэдэг чава дүжижийн дунгал нийвэр шиви нэрши шива юм а гэж. Шива буюу жинхэнэ одоо нирван гэж. Шива химээс нь энэ үгнийх нь хүчээр юм бала гом бэж нүвэс юм бала гом бэж гэдэг нь бол энгийнээр хэлбэл энэ чинь өөр тохиолдлыг ярьж байгаа маа. Өөр зүйлийг ярьж. Ансхийн дагзан бамаа ширж яваа. Энэ тохиолдолд ярьж байгаа маа. Нэгэсэндээ тэгмэн ансгуудад тийм ээ нянтой ранжлуудад ансхийн дагзан бамаа ширж яваа. Нянтой шива цолном гүнши нижи нэрши тийм ээ нижи нэрши тэр бол шива юм а гэж. Жинхэнэ одоо дэнжин гансаг нянтой аранжлуудад тав шишээлээд байна. Брав энэ чава дүжижи дунгал нийвэр шиви нэрши энэ тохиолдол ярьж байгаа. Тэр тохиолдолд бол тэрийг энэ чава дүжижи дунгал нийвэр шиви нэрши дэрдийн яндаг та гэж. Тэр бол шива нянда тарва юм а гэдэг нь тэр утгаар болгоож ингэж айлцсан юм аа. За тэгсэн юу гэж юм дэла хоонаарэ ансхийн дагзан бамгийн бамбадэ дэрдийн яндаг та имбэр таал энэ л одоо гэж орлоо тийм ээ. Имбэртад гансагла даг мэдвийн та шээсүмбийн та дэ ансгийн дагзан дан шива гэдэг нь бол шива дэ бамбийн бамбала жидвичэр шана агмаа дүү гэх. Энэ одоо яагаад ингэж бодсон юм? Өөрөө ингэж одоо тааруулаад байгаа юм уу? Амар учиртай энэ. Тэгвэл заримдаа би санаа энэ чин сонон давглам гэж зохиож байгаа. Тэгэхээр ийм тохиолдлууд бас байж байна тийм. Бидэнд чинь одоо янз янз байгаа шүү дээ тийм. Энэ номыг үзүү судлах янз янз. Тэгэхээр эрдийн яндаг таг янз янзаар бас ингэж бодож болох. Тэгэхээр буруу бүх тохиолдлуудыг л аль болох тавьж тэрийг нятааж байгаа юм. Заримдаа ч бас тийг санаа. За гансгийн дагзан бомбын бамбадад эрдийн яндаг та ямбартад гансгийн даг мэдвийн та шээсүмбийн та бол гансгийн дагзан юм а. Та гэдэг хязгаар нэг өсөндөө одоо бидний яриагаар бол туйлшраг үүр нэг тал руугаа туйлшраад хитийдээд тийм гансгийн даг мэдвийн та гэж байгаа ч юм бол гансгийн дагзан юм. Шива буюу тэр нь амьрлах гэдэг нь бол тэрийг төвчсөн тэр төвчл энийг ингэж их юм бол биш ээ гэж тагмаад үгдээ эрдийн яндаг та шивийн та нь бол гансгийн дагзанлаа мижид бич. Гансгийн дагзан хэлж байгаа юм биш ээ. Тэртэл яндаг та шивийн та
дэндзэнла мижидвичэртэй яндаг та яна дэндүү гангийн донит ин гой бээч. Яндаг та шивэн таачин болвол дэнзэн хэлж байгаа юм шиг. Дэмбэр зэмбийн зэмба дэнзэн хэлж байгаа юм биш. Яндаг та яна дэндүү гангийн донит байх хэрэгтэй. Тэгэхээр энэ умаар анжидгүй ёс шүү дээ. Умаар анжидгүй ёс. Гол ингэж. Бүр харин эсэргээрээ ярьж саяны хажигийн хэлснээс эсэргээр хажиг бол эрдийн яндаг та шивэн таачин бол ансхийн дагдсан гэсэн шүү дээ. Дагдсан гэсэн. Харин аранлаг бол эн чинь бол яндаг та шивэн таачин дэмбэр зэмба юм уу? Дагдуу зэмба тэр бишээ. Дагдуу зэмба, дэмбэр зэмба гэдэг чинь дондогмын лоо шүү дээ, тийм ээ? Дондогмын лоо. Медвала ёдур зэмбийн лоо шүү дээ. Харин аранлаг бол юу гэж юм гэхээр яндаг та яна бүр харин ч нөгөөтгөө эсэргээрээ таны хэлснийг үгүйсгэж байгаа. Дэндүү гавгийн домбооны дин гой вечэр. Доны дин гой. Доны дин гой вечэр. За рамдуулаас гэж. За хажиг бол одоо ёстой янз янзаар үү. Тийм ээ тэрдээ янз. Донид байна гэж байна. Ансгийн дагзан бамбын бамбаа байна гэж байна. Тийм ээ. Ансгийн дагзан тавилаа. Тэгээд аль аль нь болсон. Тэгээд бүгдийг харанлаг үгүйсгэлээ. За одоо өөрийнхөө юуг тавина тийм ээ. Харанлаглаа. Эрдэн яндаг та ондуу жавын цад ёдтэй. Ондуу жав нь юу гэхээр тэгмэл лагмад виес. Тийм түрүүнд бид нар тэгмэл лагмад тавьж болно шүү дээ гэсэн. Ансаг ангол юм уу энэний дээр байлаа. Ансаг ёгой. Ансаг юм уу. Энэ шүү дээ. Хөөсөн мазуугаар анид ондуу жиднүвийн гансаг ёгой гэж. Ёгой гэж. Тэ яварталдөө шоо гэх юм бол тэгмэл лагмадын ансаг тавина. Үлээ ярьсан шүү дээ тийм ээ. За хідүүлээч. Би ганцаараа ярьсан шүү дээ. Захим. Тэгсэн юу гэж байна? Эрдийн яндаг та ондуу жавын цад ёдтэй тэгмэл лагмад вис. Тэгмэл лагмад янда товын ганс тийм ээ. Тэгмэл лагмад баа гэхээр тэр гансгийг хэлж байгаа шүү дээ. Тэгмэл лагмад гэвэл тэр яндаг нь хэлж байгаа. Харваа тэр тэрийг хэлж байгаа. Тэгмэл лагмад баа гэвэл тэр бодгаалыг хэлж байгаа тийм. Тэгмэл лагмад баа бэр рангийн сангууло дөөдөө чаваад үжижи дунгун нийвэр шивээ нэршэла дар мэдэн үзүүлжээс ямбар шагва дэ тэгмэнжи вандуу жэвийн эрдийн яндаг та ондуу жэвийн цад юм гэж. За тэгэхээр рангийн сангууло дөөдөө гэдэг нь өөрийнхөө санаа бодолд харгалзаад чаваад үжижи дунгун нийвэр шивээ нэршэла лар мэдэн үзүүлжээс. Тэгэхээр бол хизээ нэгэн цагт босохгүй байна гэж байхгүй. Лар мэдэн үзүүл гэдэг нь бол жиж босохгүй гэсэн үг шүү дээ. Дахиж хизээш тэр бясалгалаас босохгүй гэсэн үг. Гэхдээ рангийн сангуулоод өдөө чаваад үжиж дунгуул нийвэр шивээ нэршила гар мэдэн үзүүлж гэдэг нь за одоо би нэг 10 жил 20 жил 100 жил эсвэл нэг галуу 10 галваар одоо ингээд босохгүйгээр ингээд сууя гэдэг ийм санаа бодол ийм бэлтгэлтэйгээр ингээд суухыг бол рангийн сангуулоод дөөдөө гэж. Тэр хоорондоо бол босохгүй. Тийм ээ 10 жил одоо ингээд сууя 100000 жил сууя ингээд бясалгаад гар мэдэн үзүүлж тэр нь бол одоо ёстой өөрийнхөө тэр хугацаанд бол дахиж боцохгүйг рангийн сангууло дөөдөө лар мэдэн үзүүлжээс гэж хэлсэн сан. Тэрнээс бүр огтоосоо хизээч энэ бясалгалаас ирэхгүй босхгүйгээр суuna гэсэн үг бол биш. Заавал сэр тараа заавал бурхны утга тийм тэгмэн гансыг юм чинь барамжтай. Рангийн сангууло дөөдөө гэдэг нь бол тэгсэн. Чаваад үжижи дунгуул нийвэр шивээ нэршила гэдэг нь чаваад үжижи дунгуул нийвэр шивээ нэршигээ тэрдий яндаг та гэж тавьж байгаа нь эндээс ойлгож шүү дээ тийм нэршила дар мэдэн үзүүлжээс нямбар шагваад тэгэн ондуу жавын цад юм гэж. Тэгмэнжи ванд тэр нь бол тэгмэнжи вандуу жавын тэрдий яндаг та ондуу жав ойлгомжтой. Тэгмэл лагмад ба гэж тийм ээ тэгмэнжи вандуу жав. Бах хөлгөний одоо хувьд бол тэрдий яндаг та ондуу жавын цэ гэдэг нь бол хэмжээ гэдэг нь бол за санжаа павис дэла лар мэдэн үзүүлж нямбар шагваад тэгчмжи вандуу жавын тэг ондуу жавын цад юм гэж. Тийм ээ. За бурхан болвол хүнд одоо дахин одоо
угаар тэгш агуулan бяцлагж байгаа нь бол их хөлгөний одоо хувьд байгаа тэг ондож аа 대дарна. За тэгэхээр энээс харах юм бол тэгмэл лагмадва ина ранги сонгоолоод 대다 нямбар чагвы мачвдэ дэна нямшигла нави мачвич. Тэгэхээр тэгмэл лагмадва байлаа гэд заавал ингэж нямшиглах бол алба байхгүй. Зүгээр тий нямшиглаагүй ийм тэгмэн багва зүн даажимба тэгмэл лагмадва бас өндөл байгаа шүү дээ. Өндөл байгаа. Тэгээд жетовла найва гэдэг чинь нямшгаасаа боссон тийм ээ. Одоо даажимба дөржид давуудын ин зингээсээ боссон ийм одоо жетовын үед байгаа тийм. Нямшигын дараа нямшгаасаа босоод жетовын үе гэж хэлж байгаа шүү дээ тийм ээ. Дараагийнх нь одоо тэгш агуулan бяцлахаар бол нөгөө бяцлагж байгаа оюун ухаан тэр юм нь бол хоёр нь бол хоорон дээр усан дээр ус хийсэн шиг гээд өмнө ярьжсэн тийм. Тэгээд тэр үед бол одоо гүнзгий наваа бомба гаваа маваа ширээ сандал юу ч одоо тэр юм бол байхгүй шүү дээ. Тэгээд житвла наваа гэхээр тэр бяцлаглаасаа ингээд нөгөө босхоор усны дараагаар бол яах нь одоо энэ ширээ сандлыг харна одоо ингээд ердийн амьдрал руугаа шилжих юм уу. За ийм байдалтай нэгтэй одоо болно шүү дээ. Нийгмийн харилцаанд ордог. Тэр үеиг бол житвла найвын тэгэхээр житвла найвын явж гэдэг нь житвла найвын тэгмэн лагмадва явж. Тэр тэгмэн лагмадва байлаа гэд заавалчгүй ийм тэрдийн яндагта ондож явна буюу ранги сонгоолоод өдөө нямбар шавхын чапаа бол албагүй юм аа. Житвла найвын тэгмэн лагмадва байгаа шүү дээ. Тэгчинжин дэнда тэрдийн яндагта ондож явна гансыг яна ян тэгчинжи ондож явна дэ ондож явна мачи бичэр. Чөвдөө гансан цугламжийн дэнда тагмад нянда ондож явна гансыг явж. Тэгчингийн хувьд ч гэсэн бас албагүй гэж. Албагүй. Тэгчинжин дэнла тэрдийн яндагта ондож явна гансыг байлаач гэсэн тэгчинжин ондож явна дэ ондож явна бол таваа байхгүй. Нөгөө их хөлгөний зам мөрд орчихсон жанжуулсан ба бодисадва болчихсон ийм одоо гансыг байлаач гэсэн тийм үү байлаач гэсэн нөгөө их хөлгөнийхний хувьд эрдэн яндагта ондож явна цэд гэдэг нь нөгөө санжаа павга тэгэл лар мэдэн үзүүлж нямбар шагва гэж тавьсан шүү дээ. Санжаа павга. Энийг бол тэгчингийн ондож явна. Их хөлгөнийхний хувьд бол дэн ондож яваа гэдэг чинь бол санжаа павга тэгэл лар мэдэн үзүүлж гэсэн. За хэдийгээр тэгчин гансыг болцсон байлаач гэсэн тэгчингийн ондож явын буюу их хөлгөнийхний хувьд дэн ондож явын бас алба бол байх албагүй. Тэр нь ямар тохиолдол байж болох вэ гэхээр гансан цугламжийн дэнла тагмад нянда ондож яваа бол байдгаа гэж. Гансан цугламбаа болцсон. Тэгээд тагмад нянда ондож явна. Тэртэл хагжаа няндала навын нянтой даажимба гансан цугламжийн дэнла наминжийн бөмбө борвоо явж. Ойлгож байна уу? Хагжаа няндала навын нянтой даажимба тийм ээ. Эхлээд баг хөлгөний замаар ороод ингээд нянтой даажимба болцсон. Нянтой даажимба болцсон байгаа нөгөө хүн одоо хүний хувьд байлаа гэж байна тийм. Нэг хүн байлаа гэж байна. Тэр хүн маань над чиг ийм урдын одоо үйл нисванысын ирэхээр авсан. Одоо энэ махан бие зогцолтойгоо байгаа. Гэхдээ энэ биеийн дээрээ ингээд даажимба болцсон. Тэр тохиолдлыг бол лагжаа няндаг тийм. Үлдэгдэлтэй. Юу үлдсэн бэ гэхээр үйл нисванысын ирэхээр авсан бие зогцсон. Тэгээд энэ биеийн дээрээ нянта даажимба болсон уу болсон. Тэгээ энэ биеийн дээрээ үргэлжлүүлээд дээш одоо яваад их хөлгөний замаар ороод жансан цогломбоо болъё. Жансан цогломбоо болцсон байж итэл нөгөө урдын үйл нисванысын ирэхээр авсан нөгөө бие чинь тийм ээ наминжийн бөмбөө юм чинь нөгөөх нь хэмжээ хязгаар нь хүрэхлээрээ зэрэг тэгэд нөгөө энэ бие чинь одоо орхино шүү дээ. Бие орхино шүү дээ. Орхихоос өөр аргагүй болно тийм. Одоо 70 насалт гэх юм уу 80 насалт гэх юм уу 100 насалт гэх юм уу угаасаа нөгөө ахнаасаа нөгөө нэг хинжижийн лайгаар авсан ийм бие учраас хэмжээтэй шүү дээ. Тэгээд тэр тохиолдолд бол яах нь вэ?
Хагжаа Няндала навын жансан нянтой даажамба жансан цугламжийн дянда наминжийн бөмбөг бороо ёв. Энэ бол жансан цугламжийн дянда тагмид нянда ондож. Үнэн шүү дээ. Тагмид нянда онд. Тэгэхээр одоо жансан цуглан бом нь мөн тагмид нянда товлж байгаа юу гэвэл бас тагмид нянда товлж байгаа ийм. Тэгээ эн чинь хэдийгээр тэгчингийн дэн тий их хөлгөний одоо замд орсон их хөлгөний бодгаал болцсон мөртлөө ингээд тагмид нянда товлж байгаа ч гэсэн эн чинь тэгчин даажмд товлж байгаа. Нэгдүгээр. За одоо энэ дэр гиндэн ишүүтэй холбогдоод нэг асуудал орж ирнэ. Энэ нь яах вэ гэхээр бие цаг нь уцгаж байгаа. Хэдийгээр одоо пинжижийн бөмбөг тийм ээ пинжижийн лайгаар авсан бие цогц маань одоо 60 70 одоо 100 нас хүрэх 110 ч хүрэх хэмжээтэй байгаа шүү дээ. Тэрийг тэрнээс нь урт хугацаагаар хэрэг. Энэ дээр бол таксл бий. Тийм ээ. Тийм учраас гиндэн ишүү маш их асуудалтай байдаг учраас одоо гомон тэр бол гомон датсан гэдэг. Өөр бас пират дотор бусд нь барчингаа үзэж дуусчаад тусад нь үздэг 4 сэдвийн нэг нь гиндэн ишүү шүү дээ. Тэгээ ерөнхийдөө зүүрлэх юм бол одоо нэг юм 10 санжийн урттай юм төмөр бай гэж хадаас бай гэж бодъё л да тий 10 санжил байгаа шүү дээ тий хааш юу руу ч хадсан 10 санжил орно шүү дээ. Гэхдээ тэр төмрийг ингээд нөгөө төвшин дээр тавиад ингээд алхаар зохиод тавтах юм бол сунж болдгоо. Төмөр ингээд тавтаад ахаар сундаг шиг нэг тим маягаар бас хэдийгээр хэмжээн дээр нь залгаж юм авчирч тавиагүй ч гэсэн өөрийг ингээд сунгаж байгаа. За ийм тохиолдол энэ дээр бол бас яригддаг ийм төслүүд бас байдаг юм аа. Сануулч. Маань гиндэн ишүү одоо үзэхээр Хагжаа Няндала навын нянда даажамба жансан цугламжийн дянда намингийн бөмбөгөө орхих бол байгаа. Тэгэхээр бол тийм ээ. Цугламжийн дянда нянда ондож байгаа. Хоноор тэгчинжийн дянда тагмид нянда ондож байна гэж. Тэгчингийн бие шүтэн дээр тийм тэгчингийн дянла гэдэг нь түүний хөлөний одоо зам мурд орсон нөгөө жанчсан багтаа шүү дээ. Тэрний одоо бие шүтэн. Дэн тэгчингийн дэн гэдэг чинь дэвдэн сэмдэн гэсэн хоёр байгаа шүү дээ. Бие шүтэн гэл гэсэн ийм хоёр юм байгаа шүү дээ. За тэгчинжийн дянла тагмид няндан ондож байна. Дийн дянла эрдэн яндагта ондож яви мачава шина. Она дийн дянла тагмид няндан ондож байна. Тэгчинжийн ондож яви дэн ондож явин чаварт. Тэгчинжийн дянла эрдэн яндагта ондож байна. Тэгчинжийн ондож явин дэн ондож явин чавич даг цүнсоо гэж. Танихтай адилхан. Тэгэхээр тэгчинжийн дянла тагмид няндан ондож байна. Дийн дянла эрдэн яндагта ондож явин мачава шина. Хажиг ингэж тийм ээ. Тэгчинжийн дянла тагмид няндан ондож байна. Эний нөгөө жансан тагмид нянда тоглож байгаа шүү дээ тийм ээ. Тоглом жансан цугланбаа болчоод тэгээд одоо зүгээр энгийнээр хэлэх юм бол зүгээр нас орж байгаа байхгүй юу? Нас ороод бие өргөж. Тэгээд тагмид нянда тоглож байгаа шүү дээ. Тэгэхээр дийн дянда эрдээ яндагта ондож явин мачавоо гэж. Тэгэхээр бол нөгөө энэ тэгчинжийн дянла эрдээ яндагта ондож явин чаваа байхгүй гэх юм болвол тэгвэл асуултыг асуултаар тийм. Дийн дянла тагмид нянда ондож байна. Тэгчинжийн ондож явин дэн ондож явин чав. Нэг ёсондоо тэгчингийн бие шүтэн дээр биен дээр тагмид нянда товлохлоорэ тэгчингийн хувьд нөгөө яригддаг тэр тагмид няндаг товлох албатай юм уу? Албагүй шүү дээ тий. Хажиг танихаар бол албатай юм уу гэж яриад л шүү дээ. Хажиг танихаар бол албатай юм. Хажиг танихаар бол албатай юм. Ондож явын чаварт. Тий? Ийм дэнлэл тагмид няндан ондож байна. Тэгчинжийн ондож явын дэн ондож явын чаварт. Гэдэг нь тэгчинжийн ондож явын нөгөө тагмид нянда ондож явын чав. Тэгчинжийн дэнлэл дэрдийн яндагтаа ондож байна. Тэгчинжийн ондож явын дэрдийн яндагтаа ондож явын чаваа гэж та хэлж байгаатай чинь адилхан гэж тий. За гоцун гэрэг бодолж шүү дээ тий. Та тэгж байгаа бол тэгвэл ингэ тий. Их хөлгөний бие дээр дэрдийн яндагтаа ондож ядалж байгаа юм бол заавал тэгчингийн нөгөө дэрдийн яндагтаа ондож явын чаваа гэж хажиг хэлээд байна шүү. Тэгэхээр тэгвэл
Тэгчингийн дээнлэ лагмын янда ондууж идэхээр тэгчин лагмын янда ондууж явын чавар. Тэгчин лагмын янда гэдэг чинь бурхны хотгийг олохыг тийм ээ. За за. Тий. Тэдэр гондууд дэрдээ яндаг таян ойнзонд. Чачээ сүм мам чидэндүү шадвалаа гэж. За тэр мэт дээр одоо юу гэж одоо энэ ондожингийн үед жожижин гав тэр дэмбийн яндаг тайн ойн зиндан чачээ сүм тий гурван онцлогтой юм уу дөрөв гэж одоо тий чидэндүү шадвалаа дөрөв гэж номноход хонараа дэрдээ яндаг та жүдэнжин гансаг мэвэр таал дэндэн тэгчинжин гансаг мэва ган шиг тэминжин гансагжа мэвэж амбуу тэртэл дэндэн гансаг дийн жүжи дэрдээ яндаг тааде дэ маян бичэр шина дэр мат мадуна дээж өжин чод ондуужавын тэгмэн лагмадва явартал даг дээж даг чима мадуна тэртэл дэндэн гансаг дийн жүжи дэ маян бичэрна мачв хэрвээ дагмаад өгөх юм бол дээж өж мэлэн ондоо масууми жампагжис догмон жансум жайна чод ондуужид даг дээчэр шина она гранит томна хаглам товор жогны. Гранит матуна хаглам матувар жогнывын намдан жүдэнжин гансаг мэв. Дэндэн тэгчинжин гансаг жамэд дэндэн тэгминжин гансаг жам мэвэж. Өөрөө тэгж хэлсэн шүү дээ. Дамбуу дэртэл дэндэн гансаг дийн жүжин дэндэн дамдан дэ маян бичэр. Чаваха мадуна сун. Дэж өж гранит матуна хаглам матувын чавартал даг дийч байна. Тэгмэн даажин ба чөж тэртэл дийч. Даг чимаин дэдэг. Айныг яах вэ? Тайлбар. За өнөөдөр энэ үү. Аа. Дараагийн маргааш. За өнөөдөр энэ үү.